За боловсрол бол ядуурлыг болон ялгаатай байдлыг арилгах хамгийн гол бодлогын хэрэгсэл байдаг. Тийм учраас энэ боловсролын ялгаа гэдэг бол алстаа Монгол улсын нийгмийн баян ясны ялгаатай шууд холбоотой. Тийм учраас бол боловсролын салбарыг бол энэ ялгаатай байдлыг бол хит их бидний бий болгомооргүй байна. Тийм учраас өнөөдөр захын хороолд байгаа, эсвэл суманд байгаа сургуулийн сууж байгаа танхимаас нь ахуулаад, сандлаас нь ахуулаад, үзэж байгаа компьютер, зааж байгаа багшаас нь ахуулаад энэ манай энэ зайсан аваар байгаа өндөр төлбөртэй сургуулиудын боловсролын чанарын ялгаа холдох тусмаа бид нийгмийн ялгарлыг бол бий болгоно. Тэгээ заримдаа бол одоо энэ төрийн өндөр албан тушаалтнууд болон ерөн төрийн одоо бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс улсын сургуульд хүүхдээ сургаж гэдэг хууль санаалч юм санагдаад байна. Яагаад энийг хэлж яах вэ гэхээр өнөөдөр 10 сая төгрөгийн цалинтай багшаар хичээл заалгаж байгаа хүүхэд нэг сая 500 мянган төгрөгийн хичээл заалгаж байгаа хүүхдийн хооронд ирээдүйд өөрчлөлтөн л дөө. Тэгэхээр энэ өөрчлөлтөн бол нөгөө гарааны тэгш боломж байхгүй. Ийм одоо хүч тэнцвэргүй л одоо ийм өөрчлөлтөн болдог. Тийм учраас бол бидний ийм нийгмийг бол бий болгомоор байгаа гэдэг үднээс бол эх жилиг бол боловсролын жил болгоё. Боловсролын ялгааг арилгах. Багшийн дутагдал, сургуулийн дутагдал ийм хийх гэдэг дээр бол юм. Тийм учраас багшийг яриад байгаа. Түрүү манай галаа огш, бом очир гişүү итер бол одоо яа харахгүй, ярихаас өөр арга байхгүй. Багшийн цалингийн ярангуут нь онцгой нэг салбарыг авч үзэхгүй гэж яриад байгаа юм. Ингмээргүй байгаа. Чи бусад салбаруудаа шууд нөлөөлдөг хамгийн суур салбар байхгүй юу? Багш нартайгаа хүүхдүүдтэйгээ барьцдаг өөр салбарын хүмүүс гэж бол байхгүй шүү дээ. Наана багш цалин авах гэдэг боловч цаана тэр хүүхдэд нь тогтвортой. Одоо сүүлийн үед бол одоо хувийн сургуулиуд руу эсвэл өөр салбар руу гадаад руу эсвэл төв рүү гэсэн юм дөрвөн урсгалаар багш нар л урсж байгаа. Инээ цаана бол ирээдүйд хичээлийн хоцрогдол, чанаргүй одоо сурагчдын одоо тоо нэмэгдэх өсөг. Тийм тал учраас одоо энэ тал дээр бол бид нар бол энэ боловсролын жил болж байгаатай холбоотой дөрвтэй шийдэл гаргах чамаар байна. Сангийн амынхаа энийг одоо засгийн тэргүүнүүд ч гэсэн ер нь ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна. За хоёрдугаар энэ гүйцэтгэлийн үнэлгээгээд уул нь бол зөв. Гэхдээ буруу хэмжвэл энэ өөрөө маш буруу зүйлээр дагуулж байна. Багш нар гүйцэтгэлийн үнэлгээг авахын тулд тэр хамт олон авахын тулд өөртөө хуурах хэмжээр орох ийм рүү орж байгаа юм байл. Би бол багш нартай ойрхон байдаг хүн. Дүнгийн муу тавиад ахаар эцэг эхчүүд нь багшд нь үнэлэх үнэлгээг нь муу тавьдаг учраас муу цалин аавна гэдэг. Тэгэхээр багш өөрөө өндөр урамшуул авахын тулд дүнгийн өргөж тавихаас аргагүй. Өөрийгөө хурдаг байхгүй. Ийм рүү орж хамт олонны уур амьсгал өөр болж байна. Энэ нөгөө өндөр цалин, өндөр үнэлгээ авдаг багш муу багш. Хавь орчных нь үнэлгээ өөртөөс нь хамаарахгүйгээр тэр шороо тоос хэргэлдэж яхад тэр сургуулийг хизээч одоо онц үнэлэхгүй лавтал байх л та орчны үнэлгээ гэдэг юм дээрээ. Тийм учраас энэ гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг юм дээр энэ жил одоо нэг цэг болгож болохгүй болтгоо тэр үндсэн цалинлуун тэр юм ин оруулаад шийдэх нэг төлөв авахгүй. Энэс чинь болж одоо яг үнийг хэлэхэд бол эргээд энэ сурагчдын одоо юутай бол маш их сөрөг үр дагавруудыг авчирч ирж байна. За анги даалт гэхэд анги даах багш болдохгүй болсон юм билээ. 10% нэмэгдэлтэй тэр ангийн хүүхдийн нэг асуудал болоход тэр багш нар баг одоо эрүүгийн ял хариуцлага тооцох нь холгүй юм болцсон учраас одоо бидний үед бол анги даасан багшийн одоо хүмүүжлэр өсөж хүмүүжиж эцэг ихтэй хамгийн их ажилтдаг байсан. Тэгэхээр энэс болоод одоо анги даах багш олдохгүй болсон юм байна. За соёл бол үндэсний дархлаа. Соёлоо бол бид нэр хизээч хайж болохгүй. Ийм одоо сандлагыг бас хэлмээр байна. За